Эхний мэдээг хүргэе. Энэ оны 1-р улирлын байдлаар хүүхэд цахилгаан мотоцикл унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсны улмаас 11 осол гарч 15 хүүхэд өртжээ. Энэ нь 2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60% өссөн үзүүлэлт юм. Цахилгаан мотоциклийн осол гэмтлийг бууруулах үүднээс стандарт бий болгосон хэдий ч зарим заалтанд дагаж мөрдөх боломжгүй байна гэдгийг иргэд онцолж байна. За үзэгчдээ цахилгаан мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцоход хамгийн түрүүнд улсын дугаар авсан баг шаардлагатай байгаа. За мөн хоёр талдаа тойлтой, дуут тохиотой, за тоормсны үйл ажиллагаа бүрэн бүтэн байх шаардлагатай. За үүнээс гадна аюулгүй байдлыг бодолцож дуулга каскыг бол зайлшгүй өмсөх хэд хэдэн юм стандарт байгаа. За гэхдээ яг цахилгаан дугууны маань үйлдвэрлэсэн зориулалт зэргээс шалтгаалаад яг эдгээр стандартыг мөрдөхөд бол асуудал бас тулгарч байна гэдгийг иргэд хэлж байна. Улсын бүртгэлд бүртгүүлээд улсын дугаар авах гэдэг зүйл заалтан дээр болохоор ингэж байгаа. За тээврийн хяналтын нэг хэрэгслийн хяналтын үзлэг онцлогоонд орсон байх хэрэгтэй. Үзлэг онцлогоонд орохын тулд тээврийн хэрэгсэл заавал хоёр талын дохио болон тоормсны гэрэлтэй байх гэдэг шаардлагатай. За энэ сурооны зарим загварууд нь болохоор цаанаас үйлдвэрээсээ тийм тоноглолгүй зориулт нь өөр гэсэн үг. Тийм тоноглолгүй байгаад байдаг. За ерөнхийдөө бол ихэнх нь гэж хэлж байна. Илүү арай үнэтэй арай чадaltaй том нь бол тийм байгаа. За тэгэхээр тэрийг нь нэмэлтээр хийх шаардлагатай болоод байна гэсэн үг. Сураа онож осолд орсон байдлыг авч үзвэл 11 хүүхэд автомашины зам дээр, 2 хүүхэд явган хүний гарцаар гарах үедээ, мөн 2 хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ тус автомашинд мөргүүлж зам тээврийн осолд өртсөн байгаа юм. За нийтлэг гаргаж байгаа зөрчил юу вэ гэхээр хүүхэд багчууд маань насны хязгаар зөрчиж байна. Манай эцэгчүүд хүүхдүүдтэй цахилгаан мотоцикл авч өгч унуулад байна. Энэ нь өөрөө эргүүлээд осол аваар эрсдэл бий болоход маш том сөрөг үр дагавартай болоод байна. Юу гэхээр хамгийн багадаа 80-90 км/цагийн хурдлагч дуртай зүйлийг хүүхдтэй өгч байгаа. Тэгээд гудам замын хөдөлгөөнд оролцсон зам хөдөлгөөний дөрмийн ойлголт байхгүй. За ингээ уузар хоцрон өвтөрж яваа тээврэгчтэй мөргөлдөөд хүүхэд гэмтэж байгаа харамсалтай тохиолдлууд бол цагдаагийн байгууллагууд болон эрүүл мэндийн байгууллагууд бүртгэгдээд байна. Стандарт хэмжилзүүн газраас авто тээврийн хэрэгслийн ангилал техникийн байдалд тавих ерөнхий шаардлага стандартыг баталж цахилгаан мотоциклийг 18 наснд хүрсэн жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн цахилгаан мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцохоор журмалсан. За ийм эцэгчүүд та бүхэн 18 наснд хүрээгүй хүүхдийг сураантай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, за үүсэж болзошгүй эрсдлийн талаар сайтар ойлгуулж анхааруулахыг албаныхан зөвлөж байна.